За сайн байцгаана уу? Цуслангийн атманууд байна. Хашка байна. Болчка байна. За ингээд манай хашка бит хоёр ингээд морлоош 1 2 дугаар бүлэгтээ 4 бүтээгээд манай хашка маань морлоошийн 1 2 дугаар бүлэгтээ арын албанд ажиллаад тэгээ миний би 1 дугаар бүлэгтээ бас арын албанд ажиллаа 2 дугаар бүлэгтээ хараахан арын албанд ажиллаж чадаагүй байгаа. Аха. Устра би танд юу яриад байгааг юусэн мэдэхгүй байна. Хавраа үгүй. Энийг хаач. Браво. Үй. Таад ийш нэг юм авах би наваа гарах штэ. Ой, видео фон. Видео. Морлооч 1 2 дугаар бүлэгт арын албанд ажиллахаас гадна зэрэг дүр бүтээгээ явсан учраас битэрийн хувьд болохоор тийм ээ маш их тийм төвчээр хатуужил тийм зүйлүүд маш их шаардсан. Тэндээ ч сайн бүтээл болж чадчихна гэж байна. Тий. Би бас уулна морлоош 2 дугаар бүлэг дээр арын албандаа явъя гэж бодсон л доо. Тааш нэг манай Зуслангийн кино камп энэ артын янз бүрийн тавдсан кино камп байна бас давхар давхцчаад тэгээ кино камп руу амар анхаарлаа хандуулахгүй болохгүй. Тэгээд арын албан руугаа явмаар байдаг. Кино камп руугаа анхаармаар байдаг. За кино камп руугаа анхаараа даа гэдэг. Тэгсэн ч гэсэн манай Балчка маань Морлоош 2 дээр маш амжилттай дүрээ бүтээж чадсан. Морлоош 2-ын киноны ангийн тухай ярих юм бол бид хоёр Цуслангийн атманы дүрд тоглосон. Одоо бас Цуслангийн атманы дүрд тоглосон нэг жүжигч маань бас ирж чадаагүй байна. Цуслангийн атманы дүрд би ер нь яг надаас айгүй тийм хол дүр байсан л та. Би өөрөө тийм айгүй тийм нэг даруухан ч юм уу ахунд атманд чаддаггүй. Зүгээр ингээ ярилцдаг тийм хүн. Одоо яг Цуслангийн атманд яг тийм дүр тоглоход бас миний хувьд бол жоохон өндөрлөлтэй байсан. Одоо бид нэр үнхээр жаргалтай. Ахиж үзэж багш. Миний хувьд бас яах вэ? Гайгүй. Гэтэ миний яс дүрээ бүтээж байгаад бас анхаарал нэг жоохон өөрдөж хазаагаадсан байхгүй. Тэгээ юу вэ гэдгсэн чи миний дүр чи бас ерөөхдөө нэг бас нэг гайгүй яах вэ? Надтай наалтахаар дүрээс байхгүй. Жоохон тийм атман дундаа худлаа мэн. Надад шат эсрэгээрээ дүрээсэн ба шүү. Гурван ярих чинь. Миний дүр чи бас нэг ийм дүр байсан юм аа. Худлаа чадахгүй мэж худлаа талтгандаг. Яа. За бүгдээрээ ингээ тгий тэгснэ бодлоо. Юу ч яг үндэ яасан юм дээр юу ч чадахгүй амар ингээд дүүнэртэй чадуулчаал дараа нь ойлээ суудаг. Нэг тийм дүр байгаа байхгүй юу? Тэг надаас л жоохон хол байсан. Гэхдээ нэг хайхтар хүндрэл бол бага байсан. Дүр болгоных нь яг тэг өөрийнх нь зан ааш төлөө гаргах хэвээр маа найруулагч. Би нөгөө нэг хамгийн анх дүрээ авчаал тэгэл онцлогондоо орж явахад найруулагчтай айгүй сануулсан. Чи чадахгүй штэ чи. Болохгүй хол явна чи нөөч өөр хүн авъя. Би тэр хүн ингээд дүрээ ингээд яахын тулд тийм ээ гаргахын тулд амар хичээгээд минийх айгүй тийм тайлбарладаг атман бохгүй нэг тийм нааш шахын дөө одоо ингэн заяа тийм болно ингэн тэгин тайлбарладаг. Би яаж тийм хүн биш юм аа. Янгутаал далтгаж гал болдгоо ингэдэг байхгүй. Тэгдэг байхгүй. Ингэцгээ болдгоо. Яг тэгэх гээд байдаг болохоор дүрээс арай өөр төв юм болохоор миний хувьд бол айгүй хэцүү байсан. Айгүй Цуслангийн 7 хоног янзын гоё хоолтой байна заяа. Санаа зовлтгоо. За, алга. Таамсан шүү дээ. Ер нь бол энэний дүр яг миний дүр байгаа байхгүй юу? Уг нь болоо. Уг нь бол яг миний бүтээсэн дүр яг хаш бодит амьдрал дээр хашгаа бодох. Яг хотлаа яг араас нэг чи одоо надад чи одоо надад яагүй амраач яг надад яг тэгвэл надад яг ингэ сувлагдаа явлаа. Яг ингэ нэг хотлаа талдаг. Тэгээ яг найруулагч одоо яг бидрийг яг зохиол бичиж явахдаа тийм ээ яг бидрийг яг яаж харсан яг тэрүүгээр нь бид нар гаргахыг маш их хичээсэн. Одоо ингээд хэдийгээр тийм хэцүү байсан ч гэсэн яг дүрийнх нь ард гараад яг тухайн ангийг дуусаад энэний дараа бол айгүй тийм сэтгэл хангалуун бүтээчлээ шүү дээ. Том хоёр харна үттэй. Өөг чөтгөрөө. Бог болчоороо жижигхэн бит харагддаг гэсэн чинь. Эрэм үү? Ямар амар юм бэ? Богцсон даа гэж тийм. Тийм байхгүй. Баяр багсал элгийн явдал сургам жухарал эндс бухбахтад гардаг кино юу билээ эдэлчин хайхтай үжигтэй энэ болмороо Чинээрээ хүлээс оруулаад таач. Бүгдээ. Наад үгээ аваад өгөөч.
Хүний урманд 5 жил одоогүй Монголын цорын ганц хүн чинь сууж байна. Маргатаа шиг байгаа. Үздэг нөө юу билээ. Амар хөргөөхөн байна. Энэ охин уу? Нүд нь нэг тийм гоё усны орсгол шиг зөөлхөн. Зүгээр л шүү дээ. Гэтэ чи наваг харалтаа. Ихэвч олцсон. Яах вэ? Нэх гоё ирэхээсаа тий. Юу өдөө ирэх вэ? Сурч болох сурч насан дээр явж иж. Өнөөдөр их сайхан өдөр шүү те. Тийм байх шүү. Үнээр сайхан. Би наад номны ч 2 дахь үлээ. Уг нь алдсан шүү дээ. Тийм. Тий. Моруулаш хүүхдийн инэдмийн зураг контентын бүрэн ихээр нь IPTV видео сангаас хүлээн авч үзээрэй. Би Морлоос хоёрын хувьд нарын албанд ажилласан. За нөгөө нэг өөрийнхөө дүрийг бүтээлээ. Бас нөгөө нэг бус тангуудынхаа зураг авалтыг хийхин тулд тусан дээр арын албанд ажиллаад яг манай ангийг өглөөний 6 цагт маа нариулж заагаал. За өглөөний 6 цагт бүгдөө бэлэн байшгүй 6 цагт зураг авалт хийшүү. Гэлэг хэлэхэд яг тэрнийх нь өмнөх шөнө шөнийн 3-аас 6-гийн хооронд өөр зураг яг тэр нэг өөр ангийн зураг авалттай байсан. Тэгээд яг шүнжэнгөө яг тэр унтаагүй яг тэр байгаа байдал дээр шууд өглөөний 6 цагт зураг авалт дээр гараал. Тэгээд дөрөв бүтээж чадахгүй бол мэдээж ингээд бүгдөө ингээд стрессээ олон хүний хүч хөдөлмөр явж байгаа болохоор тэр өдөр бол аюул бас хэцүү байсан. Тэгээд тэр өдрөө чи оройноос юу байсан штэ. Шүн бараг 3 гэж унтаас штэ. Тэр зурагтай өдрийнхөө 3 гэж унтангуудаа бидний ангийн зураг бас өглөө 6 цагаас 5:30 гээд бүх бүжигчээд жүжигчэд бэлэн байшгүй гээд. Харин тэгэл яс нөгөө тоолдог нөгөө өмнөх дугаарууд дээр ярьсан баг төө. Манай найруулагч тоолтыг өглөө 5 4 3 2 1 тэгэл их үлээ хуралтай шуурга зарлж байна. Бид нар чи 5 толгойд дээр очихгүй л тэгэл найруулагчтай юм. Урлагийн хүн чи яг тийм нэг хагас сэрэгжилтийн байдал явах хэрэгтэй байдаг. сэрэгжилтийн байдалтай. Тий. Хөхтэй хувьдлууд за би ингэсэн юм хамгийн анхны зураг нэгдүгээр ангийн зураг шүн аваад бүр нөгөө шөнийн 3 цаг 4 цагч болж илүү. Яг шөнийн зураг авал харийн хүн ангийн зураг авалт аваа байсан чи намайг найруулж хэлдэг байхгүй. Тэр орон доогоор ороод яг тэр нөгөө камерт харагдахгүй тулд ч орон доогоор ороод тийм нэг би нэг гэрэл асааж унтраах тийм нэг даалгавар авцсан. Тэмүүтэй яг тэр орон доор унтраагаад гэрлээ асааж унтраагаад байсан юм. Тэгээ байхгүй. Унтчихдаг дороо. Яг зүгээр шөнийн 4 цаг шууд очисон хүн чинь нөгөө юунда нойр солигдоогүй яг тэр байрны дээр бийж унтцсан. Хашаа нариуд хилээл байгаа юм шиг. Би мэдэхгүй. Хашаа яач вэ? Хашаа. Тэгээ ингээд доош ингээд би намайг чи босготоо чи наа чи зураг аваад яаж тэгээ. Тэгээ би чи газ түргээ аваад босоод яаж ч хүүтэж байсан хэлэх үү газтай бүр юм үсэж яваа. Тэгэл цаашаа ингээд ажилдаа орсон. Урлагийн яг тийм нэг зураг камера зураг авалтын үеч яг тийм хэцүү байдаг. Хүнийг хатуучтай болгодог. Хүнийг тийм төвчээртэй болгодог. Хүн урлагийн хүн бас жоох хэцүү шүү дээ. Ямар ч сэтгэл готралтай байсан, ямар ч юм тохиолдсон тэгэл шууд камерны өмнө юм уу эсвэл тайзнэр гараад ард нь юу ч болсон бай тэгэл зүгээр ингээл энийгээ сууж авахгүй бол болохгүй. Нэг тийм урлагийн мэрэгжил маань бас нэг юм байгаа. Одоо шууд нэг хувийн асууч гэдэг юм л за. Хайр дурлалын тал дээр. Хайр дурлал энэ одоо оролцогчоос асуугаад болд юм уу? Хайр дурлалын тал дээр хайр дурлалын тал дээр би чинь юу штэ. Өмнө яг нэг жоохон байх та. Жоохон байх та шүү дээ. 1-2 жилийн өмнө ер нь бол нэг хайхтар тийм ач холбогдол өгдөг байлаа л та. Өөрөө гоё байгаад өөрөө яг эрэгтэй хүн гоё байхгүй бол ер нь бол болохгүй гэсэн. За ер нь амар ухаан суугаад ирдэг байл. Ер нь л амар ухаан суугаад зөвхөн яг тэр хүний төлөө ядаж одоо би одоо ингээд гоё байгаад гоё ингээд амжилтаа явахгүй бол яах юм бэ? Ирээдүйд угаасаа энэ маань ингээд ирээдүйдээ холбогдоо явчихна. Ирээдүйд би ингээд амжилт гаргахгүй бол болохгүй. Ирээдүйд яаж ар гэр авч явах вэ? Ер нь тэгэл цаад утгаараа гэрлэн гэсэн төлөвлөгөөтэй л. Морлоош манай хин Балтика маань 2 дээр болохоор тийм нэг кино юм дээр явсан. Нэг дээр болохоор арын албанд явсан тийм ээ. Нэг дээр бид чи хоёулаа арын албанд явсан. Би чинь зураачийн туслахаар манай Балтика маань зургийн дараагийн туслахаар явсан. Одоо яг тэр туслах би одоо бүр хөтлөгчөөр явах гэж байна. Би зөрж хөтлөж чадна л та. Тэр дараа. Тэр талаар юу штэ? Туслах тий.
За ер нь бол хүн мэдээж бүх юмыг эхлээд 0-оос нь эхлээд бүгдийг мэддэг чаддаг байхгүй. А мэдээж хүний доор явж ийж хүнээс ингээд сурж ийж энийг яадаг ахаа, энийг яадын ихчээ, энийг яадын багшаа тий. Тэгэж явж ийж хүн багаар алхамаар магадгүй бүр ингээд үсрэл дээр ингээд хөгжөө явдаг баг. За одоо хоёлаа морлоош нэгдээ бүтээсэн дүрийн тухай ярих хөө. За тэгээ. За жишээ нь хамаас эхлэе. За манай морлоош 1-р бүлгийн дөрөв. За миний дүр чинь юу штэ? Нэг юм үсээ ингээд хошнох хуваацсан тэгэнгүүтээ нэг нь тийм үү? Оо яана. За найз нь гэсэн нэг тийм шалчгансан. Тэгсэн ер нь айгүй сонин тийм шалчгансан цагдаа. Цагдаа? За батчка. Үгээ бэлдэж гин үү? Үгээ бэлдэж байна. Үс одоо үсээр тоглоод байгаа ба. Оох нэг жоо нэг шинж гарч цагдаа очиж гэсэн чинь дэлбэрсэн цагдаа очиж. За. Сэтгэлээ болооч. Гоё юм. Нүүр бодоос амар их байна. За миний хувьд болохоор за тэр замаараг шалчгансан заяа. Нэг тийм нэг бас шалчгал тийм нэг айгуу тийм нэг шалчган мотор тийм хорон нэг дундуур ингээд хор утаа яваад байдаг тийм хорон зөөгчийн дүр байгаа. Морлоош нэг 8 дугаар ингээд гардаг. Тийм ингэсэн зөөгчийн дүр байгаа. Гэхдээ миний яг өнцгөөс тэр дүрийг ингээд харахаар тийм нэг юу нэр чинь бэ тэр нэг юм ойлгодгүй ч юм уу. Яг тийм нэг одоо манай би яг нэг жүжигчдээс мөрөдлийн театрын жүжигчин Алтан шагаа жүжигчнээ айгуу тийм үздэг л дээ. Тэрэн дээр тэр жүжигчнээ нэг бүтээсэн тийм нэг хосон жаргаад хожимс хоогийн яг тийм нэг зөөгч байдаг. Яг тэр шиг нэг тиймэрхүү зөөгч юм уу да. Тийм зөөгч бүтээсэн. Тэр чинь гэдэг ер нь хор худах гэхээсээ илүү ингээ хор худагж байгаа юм шиг миний боддноор. Би бол танаагийн үзсэн шүү дээ. Хор хутгах гэхээсээ илүүтэй хор хутгаж байгаа юм шиг заяа. Ингэж ажиллаж ягаад тэгэнгүүтээ ингээд хүмүүсийн ингээ хооронд ингээд очрыг олооддаг уу? Тий. Яг амьдрал дээр яг нэг тийм хүмүүсийн очрыг олооддаг хүн угаасаа байхгүй бол бодохгүй байгаа байхгүй юу? Угаасаа миний амьдрал ч гэсэн тохиогоод байна аа. Нөгөө их чинь дэглэм барьж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ийм гурлан бүтээгдэхүүн идэхгүй за. Аваач баярлалаа. Танд бас баярлалаа. Тань чимээ сав. Эцэн тийм үү? Чи бас эцэн тийм үү? Бас тийм байж үү тийм ээ. Би учрыг олж өгсөн шүү дээ. Тэгээ учрыг нь олсон байхгүй юу? За тэрийг морлоош 1-р бүлгээс сюрприз. Үзэн хүмүүсээ үл ойлгож байгаа бох. Угаасаа хүний амьдрал угаасаа яг нэг тэгэд хүний хүмүүс ингээ хооронд нь учрыг олуулдаг нэг тийм хүн байвал үнэхээр хүн бол гааж жаргалтай. Тийш дээ. Морлоош 1-р бол кино урлаг гэж юу вэ? Кино урлагийн ард, камерны ард юу болдгийг бид хоёр хоёулаа адилхан юу ч мэдэхгүй ороод. Морлоош 2 арын албан гээл манай хүн бол алсан байлий. За. Ой, наадгаж тэгдэж тах юм даа. Бараг л тэгсэн баг те. Угаасаа тэр юу ч ингээ мэдэхгүй ороод ахны шинжнээсээ суралцаад тэгээд дараа нь өөрөө мэддэг болоод би бас мэдээж яг юу мэдэхгүй орж ирэл морлоош 1 дээр яваад 2 дээр одоо ингээ яваад ингээд мэдхгүй зүйлээ мэддэг болоод найруулагчтай нэлээд олон удаа загнуулсан уу. Яагаад ч би ингээд хийж байгаа ингээд мэдхгүй болоод тэр мэддэг заагаад мэдгийг мэдгүй. Тэрс нөгөө юу гэрэл бариад тэрийг мэдхгүй. Тэгээд эхлэнгүүт найруулагч уурлаад тэгээд тэр болгоно ингээд суралцаад явдаг. Тэгээ өн чинь ерөөсөө өөрөө мэддэ, өөрөө баг цагаар мэднэ, өөрөө мэдсэн сурсан юмнуудаа мэдхгүй чадахгүй одоо дүүнэртэй юм уу доод үеийнхэнд ингээ байнга ингээ өвлүүлээ явж явах хэрэгтэй болов гэж би бас боддог байхгүй юу. За старч наа. Ер нь бол старч. Гэтэ би бол монгол хүн. Зас тэгээд би чинь бас арын албандаа хэдий яваагүй ч гэсэн яг кино кемперс киногоо хийсэн. Яар өөр арай өөр кино кемпийн арын албанд явсан. Тий. Одоо хоёлаа гоё юуны тухай яриа. Морлоош 2-ын нээлтийн тухай яриа. За нээлт рүү орохоос өмнө хоёлаа юу хийх вэ? Одоо би ерөөсөө энийг бас ярихгүй болохгүй ингээ үлчээд байна. За. Яг тэр нь юу гэхээр тэр нөгөө нэг чадуулаад заваардаг. Яг. Йоо. За, бэлдээрээ анхаар. Мотор 11-р ангисэн 7-гийн 6-гийн 3 опшиг. Action. Ахнараа! Бацаа! Кат.
За манай киног Oh my god. үзсний дараа яг энийг битэрийн ярьж Ярьж байгааг ойлгоорой зөө. Тэгэн. Зүгээр ингээл одоо яг үзснийхаа дараа ойлгоорой зөө. Ингээд гараа ингээ хавчин. Ингээд ерөөсөө арьс ингээ тэр чигтээ наад. Ингээ салах. Ингээ салах. Алхах гэхээр ингээ хөл ингээ шалтаа ингээ таг наад. Алхаж чадахгүй. Амьгандаа чадвалцсан байгаа юм. За яаж чалцсныг үргэлжлэх морлоош хоёроос. Миний ингээ битүү ингээ гурил болцсон. Ингээ зүгийн бал ингээ уурсан. Тэгээ наалтцсан. Тэгээ доор болохоор битүү оолцсон. Ямар тийм хөдлөх боломжгүй битүү нойлынс. Ямар тийм хөдлөх боломжгүй орчин те. Айгүй хэцүү дөрөвтэй. За тэгээд яг үргэлжлэх тэгээ киноноос үзлэгээр манай. 11-р ангисын 7-гийн 2-2. За тэгээ одоо нээлт маань 10 дугаар сарын 25-нд ер нь болох ч байгаа. Нээлтийн тав гарсан. Үзэж амжаагүй бол үзэгч та бүхэн 1-р бүлгээ бүх IPTV-гээс хүлээн авч үзээрэй. 1-р бүлгээ үзчихэд 2-р бүлгээ үзүүлэх гоё шүү дээ, тий. Хүй нэр IPTV-д гарсан 1-р бүлэг чинь сургуудаар засагдсан гэж би сонссон юм байна. Гэхдээ арай болоогүй гэсэн миний найзаа. Хизээ юм бол? Тэрийг бол найз нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ морлоош 2-р бүлгийн нээлтээс өмнө 1-р бүлгээ IPTV-гээс амжаад үзвэл миний хувьд лав алдаж болохгүй алтан боломж гэж миний найзын хувьд бодож байна. Хүмүүсээс төрүүлж алхвал гоё зүтэй. Тэглүү яах вэ? Өнөө өрөө очоод IPTV-с бүх анги хараад үзье. За тий. За маа яах вэ? За ингээд дуусах уу? Тэгээ одоо. За 3-2-1 гээд дуусгачих. За 3-2-1 Морлоош 2-ын нэрээр ууцгай. Морлоош 2-ын нэрээр ууцгай. Морлоош 2 дээр Морлоош 2-оор ууцгай гэсэн. Морлоош 2-оор ууцгай. Зургийн атманаа. Окей. За. 3-2-1 Морлоош 2-оор ууцгай. Зургийн атманууд. Би наад номны 2 дугаар бүлгийг уг нь олцсон шүү дээ. Тийм үү? Тий. Ханага. Морлоош хүүхдийн инэдмийн зураг контентын бүрэн ихээр нь IPTV видео сангаас хүлээн авч үзээрэй.